Гүрүдэв, би нэг хүнд маш их хайртай. Даанч намайг буцааж хайрлахгүй байгаа нөхцөлд яаж хандах вэ? Би түүнийг хайрласаар ах уу? Эсвэл түүнийг явуулах уу? Та яагаад тэр хүнд маш их хайртай юм бэ гэж би асуумаар байна. Ер нь яагаад хүн хэн нэгнийг гүн гүнзгий хайрладаг юм? Яа гэвэл та түүнээс хайрлсныхаа төлөө маш их зүйлийг хүсэж байдаг. Тиймээс та би түүнд маш их хайртай гэж хэлдэг. Та хүнийг гүн гүнзгий хайрлаагүй зүгээр л та түүнээс маш ихээр авахыг хүсэж байж магад. Хүн хэн нэгнийг өөртөө анхаарал хандуулахыг маш их хүсдэг. Зарим хүний бие махбодын холбоо, зарим хүний сэтгэл хөдлөл танд хэрэгтэй байдаг. Та ийм зүйлээр гачигдах болгонд сэтгэлч үргэлж гонсоох болно. Тэгээд та үнийгээ хайр гэж боддог. Яагад гэвэл та хайр нэрийн дор зөвхөн хэрэгцээгээ илэрхийлж байдаг. Тэгээд хэрэгцээ наажмаар шунлуулдаг. Шунал нь уур, атаархал болж бусад бүх сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Тань бүхнийг зүгээр л хаяад өөрийн төвдөө орших хэрэгтэй. Нэгэнд та төвлөрсөн бол таны юм танд ирэх л болно. За юу. Хэрв та төвдөө байх юм бол энэ нь жинхэнэ хайр болж та хинээс юу ч хүлээхгүй. Дараа нь та тэдэнд чадах бүхний хэрэгтэй зүйлийг нөгөөрэй. Та хэн нэгэн чин сэтгэлээсээ хайртай байхад намайг хайрлахгүй гэдэл өөрийгөө битгий хуур. Та түүнээс авахыг шунаад байна уу үгүй гэдгээ таньж мэд.